За 1953 оноос 1973 оны хооронд буюу бүхэл бүтэн 20 жилийн турш Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газраас за хүний оюун санааг хянах, удирдах ийм нэг нууц туршилтыг бол хийж явуулсан байдаг. За энэ туршилтыг бол түүхэнд бол MK Ultra гэж бол нэрлэдэг. За энэ MK Ultra гэдэг туршилтын талаар бол зарим хүмүүс нь бол сонсч ирсэн байх. За ер нь сонсч ирсэн хүмүүсийн хувьд гэхдээ яг бас нарийн мэдээлэл бол бас байдгүй л дээ. Яг энэ туршилт яаж явсан гэх мэтээр. За тэгээд хамгийн гол нь одоо энэ туршилтанд одоо оролцож байгаа хүмүүс огт өөрсдөө туршилтанд оролцож байна гэдгийг бол мэддэггүй буюу ингэж өөрсдөөс нь нууцаар хүмүүсийг ингэж хүний эрхийг зөрчиж туршилтанд оруулдаг байсан байгаа. За тухайлбал одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн биед нь өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр одоо тариураар ямар нэгэн тийм бодис шахах, за хоригдлуудад мансууруулах бодис одоо хоолнд нь хольж өгөх, бие үнэлэгчдэд бас мансууруулах бодистой дарс уулгах гэх мэтээр иймэрхүү даргуудаар бол энэ туршилтыг бол хийдэг байсан. За тэгвэл яагаад Америкийн нэгдсэн улсын зүгээс энэ туршилтуудыг хийх болов гэдэг нэг ийм асуулт бол гарч ирж байгаа. За ерөнхийдөө энэ туршилтын шалтгаан бол Солонгосын хойгийн дайнаас эхэлсэн гэж бол ойлгож болно. За яагаад вэ гэвэл энэ Солонгосын хойгийн дайнд тулалдаж байгаад за хойд Солонгос болон бүгд найрамдах Хятад ард улс зөвлөлтийн талуудад ингэж олцлогдсон Америкийн цэргүүд дайн дууссаны дараа бол бүгдээрээ эх орондоо эргэж ирцгээсэн. Гэхдээ эргэж ирснийхэн дараа одоо тэдгээр цэргүүдийн одоо дийфинг хэсэг нь урдынхаасаа ингэж өөр хачин ааш авир одоо гаргаж эхэлсэнийг ерөнхийдөө Америкийн засгийн газраас ажиглаж эхэлсэн байгаа юм. Олон хүмүүс төр ийм тохиолдоод байхаар одоо өртөхгүй ингэж бол байхгүй л тийм. За гэхдээ тэдний тэр хачин ааш авир нь яг ямар төрлийн хачин ааш авир байсан бэ гэхээр ар гэрээхэндээ одоо гаргадаг тийм ахын хүрээнд бол ийм хачин ааш авир бол гаргаагүй. Харин одоо үзэл санаа, үзэл бодлынхын хувьд тэдгээр олцонд байгаад суллагдсан цэргүүд өөрсдийнх их орныг ингэж одоо буруутгах, коммунист үзэл санааг бол эд тодор ингэж магтах зэрэг иймэрхүү хандлагууд бол маш ихээр гарч эхэлсэн байдаг. За ингээд одоо цэргүүд, олдсны цэргүүд ингэж олноороо өөрчлөгдөж, за нэг ёсондоо ингээ үзэл санааны хувьд шууд коммунист талын буюу одоо урвагчд болж таарч байгаа хувирсан болохоор Америкийн нэгдсэн улсын засгийн газраас юу гэж бодсон бэ гэхээр за энэ зөвлөлт холбоот улс, бүгд найрамдах Хятад ард улс хоёр за яг юу гэдгийг нь мэдэхгүй чинь ямар ч байсан ангаах ухааны аргаар ямар нэгэн байдлаар ингэж хүний тархинд нөлөөлөөд хувь хүний тэр өөрийнх нь хуучин итгэл үнэмшлийг нь бол бүрэн устгаж үгүй хийж байгаад за хүмүүсийн тархийг дахиж ингэж шинээр програмчлаад байна гэж ингэж хардаж сэжиглэж эхэлсэн байгаа. За хамгийн гол нь бүр Америкийн засгийн газраас энэ хардлагатаа бүр үнэхээр 100% баг итгэсэн гэж хэлж болно. Яг үнэхээр л юм болоод байна гэдэг. Одоо би чинь ингээд 1953 он гэдэг чинь одоогоос бараг 70 гаруй жилийн ингэж өмнөх үйл явдлыг бол ярьж байна шүү дээ. За тэгээд үүний дараагаар юу болсон бэ гэхээр энэ Америкийн нэгдсэн улсын засгийн газраас тагнуулын төв газартаа бол ийм тусгай үүрэг даалгавар бол өгсөн. За Америкийн нэгдсэн улс энэ оюун санааг удирдах энэ дайсны түрэмгийллийн аргаас бол өөрсдийгөө хамгаалах биш харин яг сүрсэн байдлаар ингэж сөрөг товтлохоог яг энэ зарчмаар бол хийх ёстой байна гэж үзээд одоо нэг ёсондоо бол ингэж програмчлагдсан буюу энэ тархи нь бүрэн програмчлагдсан тийм мэрэгжлийн тагнуулчдыг бүтээх ийм даалгаврыг бол тагнуулын төв газартаа бол өгсөн засгийн газраас. За одоо үүнийг ерөнхийдөө юу гэж ойлгож болох вэ гэхээр Манчуриан кандидат гэж ерөнхийдөө нэрлээд байгаа. За та бүхэн хэрвээ санаж байгаа бол зарим нь үзсэн байж магадгүй Манчуриан кандидат гэж бол зохиол байдаг. За энэ зохиолоор бол 2 ч удаа кино хүртэл хийж байсан байдаг. За тэгэхээр маш товчоор одоо хэлэх юм бол ямар ч одоо өөрийн хувь хүний үзмж, өөрийн бодол санаагүйгээр дуулууртайгаар шууд тушаал биелүүлэхээр бэлтгэгдсэн тийм хүмүүсийг бүтээх ийм одоо даалгаврыг Америкийн засгийн газраас тагнуулын байгууллагатаа өгсөн гэсэн үг. Удирдлагатай хүүхэлдэйнүүдийг бүтээ гэж. За тушаал ирвэл одоо шууд тушаалын дагуу хүмүүсийг одоо хөнөөх ёстой. Аль гэсэн хүмүүсийг алах ёстой. За ажлаа ингээд дуусгасныхан дараагаар тэдгээр хүмүүс нь хамгийн гол нь өөрсдийнх нь юу хийснийг бол огт санахгүй. Ингээ ой санамжнаас нь устчдаг. Тушаалаа биелүүлснийхэн дараагаар юу хийсэн. За ингээ юу ч санахгүй болохоор тэдгээр тагнуучид дайсныхын цэргүүдэд олцлогдсон ч гэсэн за байцаалт аваад ямар ч нэмэр байхгүй.
нөө санахгүй болохоор юу ч хийж чадахгүй. За нэг ёсондоо ингээ хийсэн үйлдэл нь энэ хүний тархины хамгийн давт гүн хэсэгт ийм унтаа байдалд хадгалагдаж үлддэг ийм хүмүүсийг бол бүтээхийг зорьсон байгаа юм. За ингээд 1953 оны 4-р сарын 13-ны өдөр тухайн үеийн тагнуулын төв газрын дарга энэ Алан Дюлис гэж хүн албан ёсоор MK Ultra гэдэг төслийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зураад баталсан байдаг. За энэ төслийг бол одоо удирдах явуулах өдөр тутмын үйл ажиллагааг нь хянах чиглүүлэх ийм хамгийн гол хүнээр бол за химийн шинжлэх ухааны доктор Сидней Готлиб гэдэг одоо ийм хүнийг бол томилсон. За ингээ Америкийн нэгдсэн улсын засгийн газрын захиалгаар тагнуулын төв газрын шууд ивэд дор энэ Сидней Готлиб гэдэг энэ эрдэмтэн хүмүүсийн оюун санааг өөрчлөхөд шаардлагатай бүх төрлийн химийн бодис болон энэ мансууруулах бодис, эм тариа, сэтгэгцэд нөлөөлөх янз бүрийн одоо аргуудыг бол өөрийнх нь хүсснээр хүмүүс дээр одоо хууль бусаар одоо хүсснээр ингэж турших бүрэн эрхийг бол олж авсан. За одоо ингээд үүний дараагаар туршилтууд хийж эхэлж байгаа юм л та хамгийн түрүүнд. За хамгийн эхлээд тагнуулын төв газраас ямар туршилт хийсэн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын Сан Франциско болон Нью-Йорк зэрэг хотуудад орон сууцнуудыг бол түрээсэлж эхэлсэн байгаа. За тэгээд тэд нэр түрээсэлсэн тэр орон сууцнууд яг энгийн айл шиг тогтчулсан. За тэд ингээд одоо ингээд бид нар мэдэн штэ нэг юм толь байдэн штэ. Нэг талаасаа ингэж нөгөө талаас нь харагддаг хэрнээ нөгөө талаас нь харахаар зүгээр хүн ингэж толил хараад өөрийгөө ингэж ойлгож хардаг. Толны цаана юу байгааг бол мэдэгддэггүй тийм толнуудыг бол тэр түрээсэлж авсан орон сууцнууд дотроо суйрлуулж эхэлсэн. Одоо яг нөгөө тагнуултай кино минуун дээр гардаг шүү дээ. Одоо холбооны мөрдөх товчооныхонд байцаалт өгж яхад нэг толны ардаас ингэж хүмүүс ингэ хянаж идэг. Одоо тиймэрхүү зүйлийг бүтээсэн гэж хэлж болно. За тэгээд тэр орон сууцнууд дотор юу болж эхэлсэн бэ гэхээр тагнуулын төв газрын агентууд бол одоо энгийн хүний дүрд энгийн л одоо ажил хөдөлмөр хийдэг хүний дүрд хувираад хотын гудамжнуудаас биеийн үнэлэгчдийг бол одоо мөнгөний төлөөд одоо цагаар хоногоор хөдөлсөлтөд тэгж худалдаж аваад тэр орон сууцнууд дотроо бол оруулдаг байсан. За тэнд оруулаад яадаг гэхээр тэр биеийн үнэлэгчдэд бол арх болон дарс гэх мэт тиймэрхүү согтууруулах одоо ундааны төрлийн зүйлсийг бол ингэж уулгадаг. Гэхдээ хамгийн гол нь тэр согтууруулах ундаа дарснуудын дотор тагнуулын байгууллагаас LSD-г одоо маш их хэмжээгээр бол хийцэн байдаг гэсэн байна. За нэг ёсонд бол одоо өөрсдөд нь огт мэдэгдэхгүйгээр LSD гэдэг энэ мансууруулах төрлийн бодисыг архитай хамт бол тэдгээр бие үнэлэгчдэд бол уулгадаг байсан. Харин тэр тойлгээд байгаа тэр толныхын цаана юу болж байсан бэ гэхээр тэр одоо буудан дээр суугаад арх уугаад мансуурсан одоо тэр бие үнэлэгч болон тэр эмэгтэйтэй ярилцж байгаа тэр тагнуулын агент хоёрын тэр бүх үйл хөдлөл тэр өрөөнд доторгоо бүх процессыг маш олон тагнуулчид болон ингээд эрдэмтэд сэтгэл зүйчд ингээд толны цаанаас шууд газар дээр ингээд ажиглаад судалгаа хийж байсан. Тэд нэр тэр бие үнэлэгчдийг одоо хэрхэн мансуурч хэрхэн гадсуурч байгаа гэд энэ бүхнийг бол ингээд өөрсдөд нь мэддэхгүйгээр ингээд хардаг байсан гэсэн үг. За энэ туршилтаараа эднэр бол одоо юу туршиж байсан бэ гэхээр энэ мансууруулах бодис хэрэгэлсэн хүнийг бол одоо хэрхэн амьдралынх нь нарийн ширийн нууцуудыг мансуурсан үедээ ингэж зададж болохыг за мансуурсан үедээ нууцудаа хүмүүс хэр сайн ярьж байгааг шалгах зэрэг иймэрхүү тархины үйл ажиллагаануудыг бол ерөнхийдөө энэ байдлаар бол туршилсан байгаа юм. За мэдээч хэрэг зүгээр ингээд яриулах гад ингээд хүлээхгүй нөгөө биеийн үнэлэгчийг одоо худалдаж авсан тэр тагнуулын агент нь бас мансуурсныхын дараа тэр тухайн биеийн үнэлэгчийн хувийн нууцуудыг ингэж яриулахын тулд ингэж ятгах ажиллагааг бол явуулдаг байсан. За энэ ажиллагааг бол одоо Project MK Ultra төслийн доторх одоо дид төсөл буюу Midnight Climax гэж ингэж нэрлэсэн байдаг. За гэхдээ эднэрийн хийжсэн туршилт үүгээр тогтохгүй. Сая бол яг үүндээ хамгийн гайгүй хэсгийг бол сая ярьлаа. Бас яг энэ туршилт зөвхөн Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр өрнөжилсөн үгүй л дээ. Тухайлбал энэ Канадын Монтрел гэдэг хотод бас нууцаар туршилтууд бол маш ихээр хийгдчихсэн. За тэнд гэхдээ бүр одоо саяныхаас хамаагүй илүү амар туршилт болж ирсэн. Одоо та нар энийг сонсох юм бол бас эвгүй. Ингээд одоо юу болсон бэ гэхээр
хүний тархийг одоо бүрэн арчих, тархин дотор байгаа бүх ой санамж болон дурсамж мэдээллүүдийг бүрэн арчих ийм туршилтуудыг Канадын Монтреал хотод бол хийж байсан. За энэ MK Ultra хөтөлбөрт ажиллаж байсан эрдэмтдийн нэг болох энэ Donald Evan Cameron гэдэг одоо энэ хүн бол өөрөө өөрийгөө ингэж хүний тархийг форматлах буюу доторх бүх мэдээллүүдийг устгаж байгаад шинээр мэдээлэл суулгах ийм аргыг одоо олоод нээчихлээ гэж өөртөө итгээд за түүнийг одоо тагнуулын төв газрынханд бол мэдэгдээд энийг батгаж үзүүлэхийн тулд зөвшөөрөл авсан. За энэ хүн нь бол одоо өөрөө бол сэтгцэн эмч мэрэгчлээ ийм хүн байгаа. Тэгээд Монтреал хотын сэтгцэн эмнэлэгт бол тухайн үедээ ажилладаг байсан. За ингээ мань эмч яасан бэ гэхээр одоо бид нар мэдэн штэ энэ эмэгтэй хүн чинь хүүхэд төрүүлээд тэрнийхэн дараа ингэж маш их тийм сэтгэл готролд бол ордог. За зарим эмэгтэй хүмүүсийн сэтгэл готрол бол одоо энгийн эмэгтэй хүмүүсээс одоо бүр илүү тийм хүнд түвшинд ингэж хүрдэг. Эмнэлгийн тусламж одоо авах дээр тулдаг. За мөн одоо төрөлхийн тийм одоо бага насны трауматай тиймэрхүү трауманд гэхдээ маш гүнзгий хүнд трауматай тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүстэр энэ эрдэмтэн Монтреал хотод туршилтаа хийж эхэлсэн байгаа. За тэрээр яасан бэ гэхээр энэ одоо өвчнүүддээ бол зориудаар унтуулах эм уулгаж байгаад одоо эмчилгээний нэг хэсэг гэж бол худлаа хийж байгаа юм л та. Тэгээд өдрийн 24 цагийн 16 цагт нь бол өөрийнхөө өвчнүүдийг ингэж унтуулдаг байсан тасралтгүйгээр. За ингээд унтаж байгаа хүмүүстэй яадаг байсан гэхээр тэр унтах бүхий л 16 цагийн хугацаанд нь ийм чихвч зүйлгээд, ийм том чихвч зүйлгээд тэр чихвчээр нь одоо байнгын давтамжтайгаар чи бол муу ээж, чи муу хүн, чи арчаагүй амтан, чи өөхөх ёстой гэх мэтэр ийм сөрөг өгүүлбэрүүдийг бол тасралтгүй ингэж 16 цагийн турш ингэж сонсгодог байсан. За үүгээр барахгүй тэдгээр өвчтнүүдийн тархийг цахилгаан хүчтэд сохиулж ингэж цочролт байнга оруулдаг байсан байгаа. Одоо ингэ бодохоор бол үнэхээр одоо аимшигтай юу гэсэн үг вэ? Тэр чихэн дээр нь унтуулж хагаад одоо төрсний дарах сэтгэл готролтой эмэгтэй хүн дээр чи муу ээж, чи өөхөх ёстой гэд байнгын ингээд тэр чинь ингээд нэг өдөр биш ингээ өчнөө сар ингэж үргэлжлэн энэ чинь имчилгээ гэж байгаа болохоор тэгэл хөрхий олон сая удаагийн давтамжаар тиймэрхүү өгүүлбэрүүдийг унтж яхад нь сонсгоод байгаа юм гэсэн үг. За тэгвэл энэ туршилт бас ямар үр дүнд хүрсэн бэ гэвэл одоо эдгээр туршилтанд орсон өвчтнүүд эцсийн эцэстүүд одоо өөрсдийнх нь нэрийг мартаж эхэлсэн. За тэгээд өөрсдийнх нь гэр бүл, үр хүүхэд эсвэл одоо аав ээж, хань ижлүүдээ хүртэл ингэж танихаа болсон. За үүний дараа юу болсон гэхээр хамгийн аимшигтай нь тэд хэрхэн ярихаа мартаж эхэлсэн. Ярьж чадхаа үлдсэн гэсэн үг. Тэгээд одоо яаж ярьдгаа мартаж одоо ярих чадвараа алдсан байгаа юм л. За ингээд туршилтанд оролцогчид нэг ёсондоо бол зүгээр л тийм оюун санаагүй юм хоосон цогцснууд болж ингээ хувирсан гэсэн үг. Зүгээр ургамлууд ингээд оршичдаг зүгээр. Нийгмийн харилцаа байхгүй. За ингээд бас дуусаагүй. Ингээд туршилтууд дуусаагүй бүр амар туршилтуудыг бол бас хийдэг байсан. За энэ туршилтын хүрээнд бол энэ тагнуулын төв газраас өөрсдийнх нь ажилтнууд дээр хүртэл бүр нууцаар мэддэхгүйгээр туршилт хийсэн юм баримтууд бас ил болсон. 1973 онд ил болсон байдаг. За хамгийн алдартай жишээ бол энэ Frank Olson гэдэг хүний жишээ. За энэ Frank Olson гэдэг хүн бол тухайн үедээ тагнуулын төв газрын биологийн зэвсгийн салбарын мэрэгчлэн ийм хүн байсан. За нэг орой энэ MK Ultra төслийн удирдагч Сидней Готлиб гэдэг хүн за энэ ажилтнтайгаа хамт ингэж орой хоол идсэн байгаа. За мөн одоо орой хоол идэхийн хажуугаар ажиллаа яриад сонин сайхан жоох юм яриа суудаг штэ хүмүүс чинь. Тэгингээ нэг 2-3 хундаг стакан виски угаа суусан байгаа. Гэхдээ өнөөх нөгөө нэг эрдэмтэн маань нөгөө биологийн зэвсгийн мэрэгчлэлтэн тагнуулын ажилтны уух юмд яг нөгөө биеийн үнэлэгч дээр туршдаг байсан тэр FST-гээ хийгээд туршицсан. Тэгээд яг өөрөө мдээгүй нөгөө нэг манай тагнуулын ажилтан маань. За тэгээд ингээд тэр хоёр салж явсны дараагаар өнөө мэдэлгүйгээр уусан FST-н бол одоо Frank Olson-д бол шууд нөлөөдөж эхлээд мань хүн бол одоо нэлээд хүнд байдалд орсон байгаа. Нөгөө амьдралдаа өмнө нь FST хэрэглэж үзээгүй, мансууруулах бодис хэрэглэж үзээгүй юм хүн болохоор бас аргагүй. За тэгээд мань хүн ерөөсөө одоо өөрт нь ингээ юу болоод байгааг ойлгохгүй ингээ тарих толгоон ингэж одоо юмыг эрүүлэр ойлгох бүх бүрэн чадвараа алдаад маш хүчтэй ингээ паникт орсон. Гэхдээ тэр паникаас ингээ маргааш нь унтаж сэрээд гарч чадаагүй. Одоо яг сэтгцийн туршилт байсан болохоор мэдээч хэрэг энэ FST гэдэг бодисыг бол одоо ердийн төвшөнд мансуурах хэмжээнээс бол хамаагүй илүү хэмжээгээр эднэр өгчээсэн байгаа юм л. За ингээд
яасан гэхээр энэ биологийн зэвсгийн мэрэгчлэн залуу маань энэ явдлаас яг хэдхэн хоногийн дараагаар за Нью-Йорк хотын нэгэн зочид буудлын 13 давхрын цонхоор өөрийнх нь амийг хорлож өсөрч амиа алдсан. Одоо ийм харамсалтай хэрэг бол болсон. За энэ хүний үхлийг бол одоо аль бие ёсоор тухайн үедээ сэтгэл гутралаас болж амиа хорлсон гэж бол тэмдэглээд мөрдөн шалгах ажиллагааг бол хаагаад энэ хэрэг 20 гаруй жилийн турш ингэж нууцлагдсан. За эцэст нь ингээд MK Ultra төсөл бүр сүүлд 70 онд бол эрчлэгдэх үед энэ Франк Олсон гэдэг хүний үхлийн шалтгаан эцсийн байдал ингэж тодорхой болж байгаа юм л тийм тагнуулын төв газараас өөрсдийнхээ ажилтнан дээр ингэ туршилт хийсэн байна гэдэг нь. За ингээд өшөө өргөжлүүлээд яриг үл ярих юм зөндөө байна. Зөндөө баримтууд байгаа. За одоо ганцхан баримт яри энэ бас жоохон онцгүй. За тухайлбал одоо энэ Америкийн нэгдсэн улсын Кентакийн мужид оршдог Lexington-ы 20 анги гэдэг ийм 20 анги байд юм байна. Тэгээ энэ 20 анги дотор хар арьстай хоригдлууд дээр маш их туршилт хийж ирсэн. Гэхдээ зүгээр ямар ч хамаагүй хар арьстай хоригдол дээр хийчихгүй. Хар тамхи дотроо энэ героин болон морфинд гүн донтсон ийм хоригдлуудыг сонгож авч туршилт хийдэг байсан. За тэднэрт эмчнэр юу гэж хэлдэг байсан бэ гэхээр LSD-гээ тэр хоригдлуудад санал болгодог. За энийг та нар ингээ хэрэглэе. За би хэрвээ та нар энийг хэрэглэх юм бол хариуд нь чиний хүсэж байгаа тэр героины чинь биднэр үгүй. Чиний хүсэж байгаа тэр морфины чинь бид нар чамд тарьж өгье гэдэг ийм одоо санал болгодог байсан гэсэн. Нэг ёсондоо LSD хэрэглэвэл одоо энийг чинь өгчгөн шүүгээд энэ тухайн хоригдлуудын тэр хөрхийн нөгөө донтолтоор нь барьцаадж байгаад өөрсдийнх нь туршилтыг хийдэг байсан гэсэн. За бүр хожим ил болсон баримт дээр бол нэг хоригдол дээр бүхэл бүтэн 77 хоногийн турш тасралтгүй бүр дараалал LSD өгсөн ийм баримт хүртэл ингэж гарч ирсэн байна. Гэхдээ хамгийн жигшүүртэй нь энэ биш. Хамгийн жигшүүртэй нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дээр энэ туршилтаа хийдэг байсан. За яаж вэ гэвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч өөрхий одоо нийгмийн харилцаанаас жоохон тусгаарлагдсан байдаг шүү дээ. Нийгмийн харилцаанд оролцох чадвар жоохон муутай. Тэгээд бас жоохон өөрсдөөсөө санаа зовдөг энгийн хүүхдүүд биш болохоор одоо өөрсдөө бие барьдаг хаалттай хүүхдүүд ш. Тэгвэл тэр хүүхдүүдийг ингэж нийгмийн харилцаанд оруулахад нь дэмжиж байгаа нэрийн дор буюу энэ шинжлэх ухааны клубд та нар ингэж эвсэж байна гэж ингэж худлаа яриад хөрхэн тийм нэг клубд эвсүүлсэн гутаа тэдгээр хүүхдүүдэд ингэж өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр хуурч байгаад цацраг идэвхт бодистой хоол идүүлдэг. За мөн одоо өнөөх нөгөө нэг LSD болон бусад сэтгцэд нөлөөлөх эм тариануудаа ингэж нууцаар хэрэглүүлдэг байсан байна. Одоо хүүхдүүд ч эдгээр ч одоо гол нь хүүхдүүд. Хүүхдүүд ямар вэ гэхээр ялангуяа ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд яах вэ гэхээр юун эсэргүүцэх нь битгий хэв тэд нар чинь ингээ мансууруулах бодис ингээ хэрэглэчихэр бүр яг өөрсдөд нь юу болоод байгаагаа ч ойлгож чадахгүй өөрсдөө ч илэрхийлж чадахгүй ингээл ерөөсөө тэр чигээрээ золиос болов таарчиж байгаа. Тэгэхээр энэ мэтэр одоо ийм аимшигтэй туршилтууд бол маш ихээр хийгдсэн. Гэхдээ нэг зүйл байна. Туршилт үр дүнд хүрсэн үү гэвэл үгүй. Үр дүнд хүрээгүй. Энэ бүх туршилтууд бүгдээрээ бүтэлгүйтсэн. Тэд хизээч хүний оюун санааг өдөрт харгыг боловсруулж өөрсдийнх нь хүсэж байгаа тэр Manchurian Candidate буюу энэ төгс тагнуулчийг бүтээж удаж чадаагүй. Харин тэдний ганц амжилт олсон зүйл нь юу гэж та бүхэн бодож байна? Ерөөс маш ойлгомжтой. Тэд нар ганцхан зүйлийг л хийж чадсан. Хэрхэн хүний оюун санааг одоо хүний тархийг устгаж эвдэхүү гэдгийг хийж чадсан. Одоо хүмүүсийн нөгөө нэг бүх оюун санаа нөгөө ярих чадрын хүнс тавтагдуулаад зүгээр л нэг ургамал нэг тийм гөлөсөн тийм зомби л болгож хувиргасан эцэст хүмүүсийг. Тэгэд энэ туршилт бол яг уу маш олон жил үргэлжилсэн л баг 20 орчим жил ингээ үргэлжилсэн гэж та бодоорой. Бүгд бүтэн 20 жилийн турш саяны одоо дурдсан туршилтууд болон бусад аимшигтай хүнлэг бус туршилтуудыг хүмүүс төр 20 жилийн турш ингээ хийгээд байсан. Маш олон хүн дээр маш их төсөв мөнгө зарцуулж хийсэн. Ингээ эцэст нь 1973 онд үр дүн гараагүй болохоор энэ төслийг зогсоосон. За ингээ ерөнхийдөө энэ MK Ultra гэдэг төсөл бол Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн том хар толб болж үлдэж байгаа. За 1973 онд бол тухайн үеийн тагнуулын төв газрын дарга байсан Richard Helms гэдэг хүн энэ MK Ultra төсөлд задарч магадгүй нөхцөл байдал үүслэе гэж дүгнсэн учраас энэ төсөлтэй холбоотой бүх баримт бичгүүд, тэмдэглэл, тайлангийн хуудасуудыг бол юм устгалд оруулах тушаалыг өгсөн. За ингээд тухайн ондоо багтаагаад бол тагнуулын төв газраас өчнөө мянган тийм хуудас, цаас, хавтас тэрэг баримтуудыг бол
шатаахын шатаагаад нөгөө нэг хэрчиж устгадаг материалуудаар хэрчиж устгаад устгалд оруулсан байгаа юм. За ингээд бүх баримтуудыг тэд нэр нууцаар одоо устгахчих юм бол өөрсдийнх нь нууцыг хадгаж чаднаа гэж бол бодсон байх хэвт. За үнэхээр ч яг үнэндээ тэд нэр бүх баримтуудыг үнэхээр устгаж чадсан бол тэдний нууц бол хадгалагдах байсан байж магадгүй. MK Ultra төсөл хизээч итчлэгдэхгүй байсан байж магадгүй. Гэхдээ нэг зүйл байна. Тэд нэр бүгдийг устгаж чадаагүй. Зарим зүйл мартагдсан. За юу болсон бэ гэвэл одоо 1973 онд бол одоо ингэ устгагчлаа. За энэ явдлаас ингээд 4 жилийн дараа буюу 1977 онд нэгэн төсөөлөөгүй гинтийн зүйл бол болсон. За мэдээллийн энэ эрх чөлөөний тухай хуулийн дагуу одоо судалгаа хийж байсан тийм ерэн сурвалжлах сэтгүүлчид Тагнуулын төв газрын архивыг одоо архив дотор судалгаа хийж байгаад яг нөгөө нээлттэй архивд нь судалгаа хийж байгаа юм л та. Тэгж жаад 20 мянган орчим хуудас тийм баримт бичгүүдийг бол олж илрүүлсэн. 20 мянган хуудас шүү. За гэхдээ эднэр ямар баримт байсан бэ гэхээр нөгөө туншилт хийсэн баримтууд бол биш. Харин тэр нөгөө нэг MK Ultra төслийг 20 жилийн турш явуулахад одоо шаардагдсан тэр зарцуулсан одоо мөнгөн дүнгийн тэр санхүүгийн баримтууд нь байж таарсан. Юу болсон бэ гэхээр нөгөө энэ төслийн нягтлан бодогч нь санхүүгийн баримтуудаа одоо устгахаа мартчихсан байсан гэсэн үг. Одоо жоохон хөнгөмсгөөр найдсан ч юм уу нэг тоогоогүй толгоонд нь санхүүгийн баримтууд нь орж ирээгүй. Тэгээд тэд нь Тагнуулын төв газрын архивд хатгалагдсан. За тэр баримтуудад ерөнхийдөө одоо ямархуу зүйлс бичигдсэн байсан бэ гэвэл тэр эмнэлэгт тэдэн төгрөг одоо тэдэн доллар шилжүүлж өгөв. За тэр доктор тийм бодис авахд тэдэн доллар зарцуулав гэх мэтээр энэ 20 жилийн турш MK Ultra төсөл зарцуулагдсан бүх мөнгөн дүнгууд бүр хамгийн жижиг одоо бодис модисын одоо худалдаа авалтаасаа ихлээр том төслүүдэн зарцуулагдсан бүх мөнгнүүд нэг бүрчлэн ингэж гүйлхэн бичигдсэн байсан байна. За ингээд тухайн үед яг энэ Америкийн нэгдсэн улсын энэ ард иргэдийн дунд бол MK Ultra гэдэг энэ төслийн талаар ерөнхийдөө ийм дам яриануд бол байдаг байсан. Баримт байдаггүй л те дам яриануд байдаг байсан. Одоо тэр дам яриа гэдэг чинь баримт байхгүй болохоор нэг хувилдааны онлын шинжтэй болоо явагдчихна шүү дээ. Тэгэхээр гэтэл одоо энэ баримтууд гарч ирснээр за энэ MK Ultra гэдэг төсөл бол ерөөсөө ийм хүмүүсийн цуу яриа биш юм байна. За харин ч эсрэгээр энэ төсөлд чинь энэ нэг хугацаанд маш их хөрөнгө мөнгө зарцуулагдсан ийм жинхэнэ бодит төсөл байсан юм байна гэдэг ийм баталгааг бол ингээ гаргаад ирчихэж байгаа. За ингээд эдгээр баримтууд ил улсын дараагаар Америкийн нэгдсэн улсын Сенатын танхимын сенатч Frank Church гэдэг одоо ийм сенатчаар ахлуулсан ийм тусгай мөрдийн шалгалтын комиссийг Америкийн одоо Конгрессээс байгуулсан. За энэ одоо мөрдийн шалгалтын одоо тусгай комисс мөрдийн шалгалтаа хийж дуусаад сонсголоо одоо араас нь нөгөө сонсголоо хийн штэ нөгөө баримтуудаа зөвлүүлснийхэн дараагаар тэгээд энэ сонсголоо харин хийхдээ улс орон даяар телевизээр шууд дамжуулж хийсэн. За ингээ энэ сонсголт бол Тагнуулын төв газрын ажилтнууд за хүмүүст мэдэгдэхгүйгээр LSD өгдөг байсан. За эднэр бол хүний эрхийг ингэж маш ноцтойгоор зөрчиж байсан гэдгээ энэ шууд дамжуулалтаар бол анх удаа Америкийн нэгдсэн улсын ард иргэдийн өмнө аль бие ёсоор бол хүлээн зөвшөөрч одоо шууд дамжуулалтаар хүлээн зөвшөөрч ингэж уучлалт гуйсан байгаа. За энийг ингээд дэлхийн нийтээр энэ мэдээг сонсоод яг үндэ дэлхийн нийтээр бас цочролтолд орсон л доо. Энэ хүний эрх ардчил гэдэг Америкийн нэгдсэн улс нь өөрсдийнхээ ард иргэдийг ингэж туршилтын тулаа олгож байсан байна гэдэг ийм л зүйл яригдчихэж байгаа. Харин Америкийн нэгдсэн улсын ард иргэд юу гэж харсан, юу гэж бодсон гэхээр угтаа бол бидний дотрын мөнгөөр цалинждаг. Дээрэс нь бидний аюулгүй байдлыг хангаж биднийг хамгаалах ёстой энэ байгууллага маань бидэн дээр өөрсдөд дээр маань туршилт хийгээд өөрсдийг маань туршилтын харах болгосон байж тээ гэдэг ийм аимшигтай ийм одоо ойлголт нийгэм даяар тарж байгаа юм шүү дээ. Үнэхээр ингэж ойлгохоос өөр яах юм? Ингээд ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын нийгэм даяар ийм айдас хүчсийн мэдрэмж тархаж ард иргэдийн дунд ингэж засгийн газартаа төр засагтаа үл итгэх ийм байдал бол газар авч эхэлсэн. За ингээд энэ шууган Америкийн нэгдсэн улсын улс төр болон нийгмийн амьдралд бол маш олон жилийн турш үргэлжилсэн. Бүр намжлахгүй үргэлжилсэн. Ингэж үргэлжилсээр хагаад бүр сүүлд буюу энэ 1995 онд тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон
Одоо Bill Clinton шүү дээ. Hillary Clinton-ийн нөхөр. За энэ хүн бол MK Ultra төсөл болон за үүнтэй ижил ийм нууц төслийн туршилтууд нь дуртаж золиос болж байсан тэр бүх хохирогчдоос албан ёсоор Америк нэгдсэн улсын засгийн газрын өмнөөс дэлхийн нийтийн өмнө ингэж уучлалт гуйсан, мэдэгдэл хийсэн. Уучлалт гуйсан. Тэрээр юу гэж хэлсэн бэ гэвэл бидний хийсэн зүйл шинжлэх ухааны хувьд ч тэр ёс суртахууны хувьд ч тэр бүхэлдээ буруу байсан гэж яг ингэж хэлсэн. За гэхдээ одоо нэг зүйлийг бас бид нэр бодох хэрэгтэй байна. За энэ туршилтыг бол одоо тухайн үед хийж байсан эрдэмтэд болон энэ тагнуулын төв газрын ажилтнууд яг үнэндээ бол өөрсдийгөө тэгж буруу зүйл хийж байна гэж огтоосоо бодоогүй. Өөрсдийгөө зөв зүйл хийж байна гэж бодсон. Тэд нар яг юу гэж бодсон бэ гэвэл хэрвээ бид нар үүнийг хийхгүй бол манай дайснууд биднээс урьдчилаад хийчин. За бүр одоо зөвлөлтийн тал хятадын талынхаа айл хэдийнэ хийчихсэн ч үж магадгүй. За хэрвээ дайснууд ямар ч тач биднээс ингэж төрүүлж хийх юм бол манай улс бараг сүрлийн ирмэгт бол тулж ирнэ. За иймээс одоо цөөн хэдэн тооны хүмүүсийг золиослох нь бол эх орныхон төлөө хийж буй ариун бөгөөд маш том үйл хэрэг юмаа гэж тэд нар өөрсдөндөө бол одоо итгүүлж байсан байгаа. За ингээд нэг одоо сонирхолтой бодол бас энэ бүхний дараа бол саяны сэдвийг ярьсны дараа ингээд төрж ийн л. Америк нэгдсэн улсын тагнуулын төв газар ингээ 20 жилийн турш хийх гэж чадаагүй тэр зүйлийг өнөөдөр харин ингээд хийцсэн биш үү гэдэг нэг ийм бодол бас төрж надад орж ирсэн. Гэхдээ үүнийг одоо ямар нэгэн тийм дээр үед 70 жилийн өмнө хийжсэн тэр муухар аргаар буюу сэтгэцэд нөлөөлөх юм бэлтгэл янз бүрийн юм туршилтын аргаар бол хийгээгүй. Харин орчин үед бол энэ хиймэл оюун ухаан за big data гэдэг эдгээр зүйлсээр бол дамжуулан эдгээр хийж чадаад байгаа юм биш үү гэдэг ийм бодол бол төрж байна. За өнөөдөр одоо яагаад тэгэхээр энэ хиймэл оюун ухааны хүчээр бол бидний одоо юу үзэх, харах, юунд итгэх, хэнийг үзэн ядах, хэнийг дэмжих гэд одоо энэ бүхнийг бол яг үүндээ алгоритмууд шийдэж одоо бидний далд ухамсарт бол одоо зөвлөгөө хүчний байдлаар нөлөөлөд эхэлчихсэн юм шиг санагдаад байгаа. За яг үүндээ одоо бидний интернетээр юу хайдаг, юу сонирхдаг гэх мэт одоо бидний бүх хайлтуудаар дамжуулаад энэ хиймэл оюун ухаан гэдэг зүйл одоо энэ big data дээр суурилсан байдлаар бол бидний ерөнхий одоо бидний зан төлөв, сонирхол, сонголт, хувь хүний онцлогуудыг маань ингээ маш сайн таамаглаж бол чаддаг болсон. За үүнтэй бол одоо маргах арга үнэхээр байхгүй. Одоо за зарим одоо ойлгохгүй байгаа хүмүүст магадгүй зарим хүмүүс бас сайн энэ талаар мэдэхгүй ч магадгүй шүү дээ. Тэгэхээр маш энгийнээр тайлбарлахад ингээ Facebook-ыг гүйлгэж байгаад яг нэг машин авах гэж сонирхож байгаа хүн байж болно. Тэгээд машинуудыг ингээ хараад жоохон сонирхоод нэг 10 минут ингээ сонирхож байгаа. За болиё гэд утсаа Facebook-ыг гаргачаад хэсэг хугацааны дараа дахиж Facebook руу ороод шинээр ороход машины зарууд ингээ хамгийн түрүүнд гарч ирдэ шүү дээ. Одоо бид нар бол үүнийг бүгдээр анзаарсан баг. Тэгэхээр энэ хүн яг одоо юу сонирхож байна? Ямар худалдаа авалт хийх гээд байна? Энэ хүнд яг одоо энэ цаг мөчид ойрын ирээдүйд юу хэрэгтэй байна гэх мэт одоо энэ бүх мэдээллүүдийг хиймэл оюун ухаан ингээд цуглуулчихсан одоо цуглуулж чаддаг гэдгийг л одоо энэ хамгийн энгийнээр тайлбарласан ноцгой гэх юм уу та. Тэгэхээр одоо биднийг одоо хувь хүмүүс маань ямар өөрсдийн гэсэн онцлогтой тэр бүхнийг хиймэл оюун ухаан таньж чаддаг бидний мэдээлэл цугларсан болохоор одоо бидний ирээдүйн зан төлөвт бол нөлөөлөх боломж бол бүрдчихэж байгаа. Тэгэхээр яг хуу энэ технологийн компаниуд бол дэлхийн одоо хүн төрөлхтний ирээдүйг ингэж баг удирдан залуурдах юм биш үү гэдэг ийм бодол бол төрж байна. За одоо яг хуу өнөөдрийн дугаар яг сонирхолтой байсан гэдэгт бол би үнэхээр итгэж байна. Яг бас ойлгомжтой ярьсан байх ч гэж одоо би өөртөө итгэж байна л. За ингээд хэрвээ өнөөдрийн ярьсан түүх маань та бүхэнд таалагдж байвал сонирхолтой байвал лайк дараад за өөрийнх нь бодлыг бас комент хэсэгт үлдээгээрэй. За мөн одоо subscribe даруул яг үндэ сайн л манаас өгт. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай. Энэ дугаар чинь 4-р орж ийн гэхээр дараагийн дугаар хагас өдөр орно. За хагас өдөр одоо бас айгүй гоё сонирхолтой сэдвэр би ингэж ярих болно.